Сайн байцгаана уу? Австралийн Сидней хотоос гэгэн комын болгомоо мэдчилж байна. Өнөөдөр гадуур халдвар төвчний улмаас ажилгүйд л ихсээд жижиг дунд бизнес эрхлэх нэмэгдэж байгаа учраас энэ тал дээр нь жижиг чиглэл өгье гэж бодлоо. За анх ирсэн хүмүүс Австралийн татврын албанаас ABN буюу Австралийн бизнес дугаар авдаг байна. За би өөрөө энийг 3 янзаар авч ирсэн. Эхнийх нь Sole Trader буюу хуваар эрхлэх аж ахуй, хоёр дахь нь Property Limited буюу Монголын ХХК хязгаарлагдмал хариуцлагатай компани. Гурав дахь нь болохоор Incorporated Association буюу за оюутны холбооны ийм бизнес дугаарууд авч ирсэн бахны. За Sole Trader нь бол хамгийн энгийн хэлбэрээр за өөрийнхөө чаддаг юмыг зараад явна гэсэн. За үүнд жишээ нь tutoring буюу багшлах юм зааж өгөх юм арга үйлчлэх нь мөн цэвэрлэгээний бизнес руу ихэнх шинээрсэн монголчууд ордог. Тэгээд компьютер засах, дижитал маркетинг хийх, за сабконтрактор буюу гэрэлэгч болж ажиллах. Одоо жишээ нь манайх боловсролын агентлаг ажилуулдаг байлаа гэхэд манайх сабконтракторуудтай тэд нар маань одоо нийлүүлэлт хийдэг гэсэн. Тэгэхээр заавал зөвхөн Австрали руу биш манайх Америк, Англи, Ирланд гэдэг зэрэг 16 орн руу 32 орноос нийлүүлэлт хийдэг байна. За ийм боловсрол зүйчлийн бизнесийн контрактор хийгээвэл сонирхож болно. За эсвэл өөрөө хийгээвэл сургуулиуд руу гэнт тулъя гэд хүсэлт гаргаад гэрээний загвараа авчлах нь. За хэрвээ цэвэрлэгээний бизнес хийх гэж байгаа бол жишээ нь HighPage, OnePlayer, Service Seeking, Airtasker, Craigslist, Gumtree, Facebook Marketplace, Facebook группүүд ижүүлж байна монголчуудын. Mongolians in Sydney юм уу, Mongolians in Australia, за Los Angeles, Sydney, Los Angeles-ийн монголчууд, Bay Area-ийн монголчууд гэх мэтчлэн Facebook группүүдээс ажлын зарж шүрдэж болно. Эсвэл өөрийнхөө чадах юмыг одоо зар тавиад шууд сервис үзүүлэлт явуулж болдог байна. За мөн contract manager хөсөлж болох нь дээрх бүх вебсайтууд, аппликейшнууд нь бүгд тэр гэрээ олоход чинь нөлөөлсөн ийм тус болдог ийм аппликейшнууд гэдэг байна. За өөрөө хийх юм бол өдрийн 200-аас 500 долларын гэрээ авч болох нэ. За тэгээ өмнөөсөө өөр шинэ ирсэн хэл усгүй хүмүүст цагийн 15-аар хөслөөд одоо жишээ нь 4 цагийн ажил явуулах гэж $60 өгөөд жинхэнэ гэрээнийхээ үн болох 100-аас дээш долларыг нь өөртөө бас гэрээний менежер хийсэн гэдгээрээ бас авч үлдэж болдог байна. За мөн баг өдөртөж ажиллаж болно гэдэг сүултээ яг томроод хуваар эрхлэх аж ахуй болчих юм бол бүтэн систем босгож болох нь. Одоо жишээ нь боловсрол зүйчлийн бизнес байлаа гэхэд за нэг Пакистан, нэг Непал, нэг Бангладеш, за нэг Монгол юм уу Казах контрактор хөслөг гэхэд тэд нар маань өөрсдөө ажиллаа хийгээд өөрсдийнхөө хэмжээнд хүмүүсээ олоод нийлүүлэлтээ хийгээд тэгээд цаашаа бид нар тэр сургуулиудаас нь санхүүжилттэй аваад энэ орлогоо аваад авдаг ийм бизнес хийж болох нэ. За тэгээд нэмэлт мэдээллийг авахаар л холбогдорой гэгэн цэг баярлалаа.